Гоёлын даашинзаа дүрмээр сольж цагдаагийн албанд 15 жил зүтгэсэн Даржаагийн уянга гэх ахлах тэслэгч бүсгүйг UBN сайт онцолж байна. Цагтаа гоёл наадмын тайзнаа алхаж топ модель болох зорилго хүртэлж явсан охин аавынхаа мэргэжлийг өвлөн мөрдөстөө бүсгүйчүүдийг нэгджээ. Монгол улсын шигшээ багт дуудагдж явсан волейболын спортын мэргэжлийн тамирчин 4 охинтой алдарт их 260 кг жинтэй цагдаа мотоцикл хөлөглөж төрийн дээд түвшний айлчлалын хамгаалтанд гардаг 5 эмэгтэй албан агчийн нэг гээд уянгааг тодорхойлох олон тодтгол бий. Ирчүүдийн гих тодтголтой албанд 15 жил зүтгэхдээ ар гэр ажил алба амбиц гээд аль алийг нь орхилгүй хосуулан авч явж чадсан дайчин бүсгүйн түүхээр хамтдаа аялцгаая. Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын замын төлөвлөгөө удирдлагын хэлтс цахим зөрчил хариуцсан байцаагчаар ажилладаг цагдаагийн халах тэслэгч уянга байна. 251 За, осол хэмжилт хийгээд гарсан байна. Зүүнтлийн хөдөлгөөний татаарай. Цагдаагийн албанд орж ажиллах хүсэл маань одоо аав маань цагдаагийн албаагч байсан. Тэгэл багасаа аавыгаа харж өссөн. Ажил нь маш их таалагддаг ус учраас хуулийн сургуульд элсэж ороод тэгэл өдийг хүртэл одоо 15 жил цагдаагийн байгууллагт ажиллаж байна. За, цагдаагийн байгууллагт эмэгтэй албаагч, эрэгтэй албаагч яг адилхан үүрэг гүйцэтгэл явдаг. Тэгээд нөө эмэгтэй албаагч юм чинь ингээд үүрэгт ажиллаж чөлөөлөх гэсэн юм бол байхгүй. Яг л адилхан үүргээ гүйцэтгэл явдаг. Шөнө бол шүн дуудагтаал зам дээр гарах бол зам дээр гараал ингээл явж идэг. Анх шүн дуудаал түргээ авчлаа гэж шүн дуудаал үүрээр дуудаал тэгэхэд аягүй хэцүү байсан. Яагаад шүн дуудаж байгаа эмэгтэй үнийг гэл те. Тэгэл өөр хөвгтэй яах вэ? Яг мэдээж анжилмын үлдэн л тэгэл яажсэн ч эмэгтэй учраас арагшаага заавал санаа зовно өөр хөвгт. Яаж байгаа бол мэдээж шүн дуудагтаа шууд тарчихгүй те. Яаж байгаа бол хоолндоо идэж байгаа болоо. Яасан бол гэл. Зөндөө юм санаа зовно шүү дээ. Одоо тэгээд ер нь бол тасцсан дөө. Би 4 сайхан охинтой. 2 том нь 2 ихэр 13 настай. Дараагийнх нь 11 настай. Дараагийнх нь 3 настай юм 4 сайхан охин байна. Цагдаагийн ажлын хажуугаар хүүхдүүдтэй гарах цаг зав ер нь бол бараг хаврахандаа. Тэгээ одоо ээжийнхээ ажлыг ойлгодог охтуудтай их баярлалтай шүү дээ. Одоо яг මේ таныг сонсохоор томдог за дөрөвтэй алдарт их дээрээс нь одоо ингээд цагдаагийн хаалбанд ажиллаж ингээд маш олон юм тий тамирчин гэдэг байгаас тий. Тэгэхээр маш олон зүйлийг амжуулаад энэ бүхнийг ер нь хооронд нь зохицуулаад ингээд тунгийн тааруулаад амжуулаад явж байгаа одоо нууц нь яг юунд аваад юм. Энэ бүгдэд одоо хань ижил минь аав ээж минь намайг тусалж дэмждэг. Дээрээс нь өөрөө дуртай учраас тэрийгээ маш сайн хуваарлж чаддгийн болов уу гэж бодож байна. За, мотоцикл унж сураад 1 сар хагасын хугацаанд болж байна. За, ажлын шаардлагаар ер нь бол унж сурсан. Гэхдээ яг өөрөө нөгөө нэг спортын хүн учраас ер нь юм бүхэнд өөрөө сольж үзхийг хүсдэг. Тэгээд өөрөө дуртай учраас бас дурлаж сурсан учраас хурдан сурсан байх гэж бодоод байгаа шүү дээ. За, яг одоо миний унж байгаа мотоцикл бол 240 км/цагийн хурдтай 260 кг жинтэй 900 cc-ийн хүчин чадалтай ийм мотоцикл байгаа. Эмэгтэй хүний хувьд бол энэ маш өндөр тоо. Унж сурахын тулд зориг хэрэгтэй шаардлагатай юм билэ. Тэгэл өөрийгөө зоригжуулсан. Хувь хүн талаас мотоциклаа унахад бол мэдээж айдастай байгаа. Цагдаагийн албаагч гэдэг үднээсээ мэдээж албан үүргээ гүйцэтгэж байна. Төрийн хувцас өмссөн байна. Цог золбоотой, хариуцлагатай, тэгэл хангалуун гоё байдаг. Ах нартай өссөн. Аав минь цагдаагийн албаагч. Тэр нь жоо иршүүд өссөн юм болов? Юмд нэг одоо юу гэдэг шантардгүй. Яагаад тэгэхээр за аав нөлөөлсөн
Дээрэс нь одоо спорт гэж хүнийг бас маш сайн төлөвшүүлдэг, хүмүүжүүлдэг. Би багасаа л 10 наснаас юм уу болов спортоор хичээлсэн учраас тэр бүгдээ одоо спортоор хичээлж авах үедээ давцсан болов. Тийм учраас одоо энэ албад надад нэг хүнд санагддгүй юм шиг санагддаг шүү дээ. Волейбол спорт бол миний амьдралын нэг хэсэг байхгүй юу? Бүр маш их хайртай. Би Дархуул аймагт анх 2001 онд олон улсын хэмжээний мастер уран чимэг багш удирдлагаар анх секцэнд явж эхэлчихсэн. 10 жилдээ эрчим клуб хайрладаг гэгч нартайгаа олон улсын хэмжээний мастер баасан сүрэн багштай анх дээдлэгт сэлгээний тамирчнаар орж одоо дээдлэгт оролцчихлаа. Гэгч нарыгаа харж одоо волейбол спортыг улам илүү их суралцж исэн. Хоёр дахь баг нь гэхээр Инакури багаас дээдлэгт орж эхэлсэн. За тэгээд Инакури багт дандаа одоо нөгөө шилэгдмэл тийм эмэгтэйчдийг авч цуглуулад тэгээд олон улсын тэмцээнд явдаг гэсэн. Олон улсын хэмжээний мастер Хэрлэн багшийн удирдлаганд ор. За Солонгосоос Чон Юмха гэдэг багшийг урьж авчираад бид нар бэлтгэл сургалтаа хийдэг байсан. Тэгэхэд бол одоо маш их амжилтыг гаргасан. Бид нар бүр оюутны одоо университет дэлхийн аврагт хүртэл оролцож байсан. Мэдээж хуучин шиг нөгөө зөвхөн волейболд цаг цаваа гаргаад явж амжихгүй байгаа л да. Ар гэр ажил алба гэдэг те. Тэгтээ аль болох хооронд нь тэнцэн хуваагаал явжлаа л да. Тэгэл байгууллагынхаа тэмцээнд орох ч юм уу. Тэгэл волейболынхаа спортыг бас орхихгүй хичээгээл явж байна. 10 жилдээ волейбол тоглохынхаа хажуугаар гоё л наадмын тайзан дээр бас алхаж явсан. Тэгээ аав ээж маань дэмжихгүй. Тэгээд болсон байдгийг мөрөөдөнд хийсэн юм уу? Одоо юу гэдэг топ модель бол супер модель болно гэж боддог гэсэн үйл үү те. Манай гэр бол спорт сонирхолтой. Ер нь спортлог гэр бол. За миний аав бол өрчгөрийн даржаа гэж хүн. Саксны олон улсын хэмжээний мастер. Үедээ бол нисдэг даржаа гэдэг одоо юу гэдэг очтой байсан. Үеийнх нь бол андахгүй дээ. За манай нөхөр бол бас саксны спортын мастер. Гүржав багшийн, дархны гүржав багшийн шав байдیں۔ За тэгээд одоо миний хоёр их хэрвэн волейбол спортоор одоо хичээлж эхэлж байна. Спорт гэдэг чинь хүнийг маш их төлөвшүүлдэг, хүмүүжүүлдэг. Би ер нь бол хоёр охиныгаа спортоор хичээлээ, волейбол спортоор хичээллээд эхлэхэд өөртөө дуртай сонирхолтой байхад нь маш их баярлж исэн. Хамгийн түрүүнд бол ээжээсээ нөгөө төсвөр хатуужлыг сурсан да. Би бас азтай юм аа имижтэй л гэж үздэг. Том боломж олдож байгаа юм шиг санагддаг. Тамирчин болох том боломжтой юм шиг. Хамтлаг тоглох. Би хүүхдүүдэд бараг эрхлүүлдэг. Эрхийн мангар болж хүний ад болоосоо гэж би хүсдэг байхгүй юу? Би хүүхдүүдэд чихэрч идүүлдэг. Яг нэг талаараа хатуул та. Ер нь маш хариуцлагатай байхыг хүсдэг. Хүмүүс нөө хайрыг олон янзаар илэрхийлдэг. Миний илэрхийл хүүхдүүдтэй илэрхийлж байгаа хайр тэр юм болов.